За комплекс тооны локус буюу геометр байрын талаар бол ярив. Бид нэр энэ комплекс тооны локусын талаар ярихад бол хэд хэдэн гол ойлголтуудыг мэддэг байх хэрэгтэй. Хамгийн эхлээд болохоор бид нар координатын ихтер төвтэй тойрог байгаа тохиолдолд яаж дүрслэгдэх вэ гэдэг зүйлийн талаар ярина. За тэгэхээр бол бид нар тухайн комплекстэй r-тай тэнцүү байх юм бол r буюу хэд радиустай байх нь яг тэр радиустайгаараа битүү хүрээлэгдсэн ийм тойрог зурагтана гэсэн. За хэрвээ r-аас бага байна гэх юм бол энэ юуг төрслөх вэ гэхээр r гэдэг радиустай гэхдээ энэ хүрээний урт бол орохгүйгээр яагаад тэгэхээр бид нар энэ чинь эрс бага байгаа учраас орохгүйгээр түүнээс бага радиус доторх бүх энд байрлаж байгаа цэгийн олонлогууд бол тухайн комплекс тооны геометр байрыг тайлбарлаж өгнө гэдэг санаа бол яригдана. За түүний дараа бол 3 дахь нь хэрвээ комплекс тоо r-аас бага буюу тэнцүү гэж боддог болтол хэрвээ эрс бага байгаа тохиолдолд бол энэ тойрог доторх дугуйнуудын дотор байрлаж байгаа энэ цэгүүд бол бүгдээрээ тухайн комплекс тооны геометр байр болох байсан. За тэгэхээр энэ тэнцүү гэж байгаа учраас тухайн хүрээний урт дээр байгаа цэгүүд мөн адилхан тухайн z гэдэг комплекс тоог илэрхийлж болно гэдэг санаа бол энэ дээр бол байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд нэгдүгээрт бол координатын ихтер төвтэй тойрогоор бид нар тухайн комплекс тоог илэрхийлж байгаа бол гэдэг санаа бол яригдана гэсэн байна. За түүний дараа хоёрдугаарт бид нарт юу яригдах вэ гэхээр тухайн хэрвээ бид нар заавал координатын ихтер төвтэй биш ялгаатай өөр цэг дээр тойргийн төв байгаа тохиолдолд тийм тойрог байгаа. Яаж дүрслэх вэ гэдэг санаа яригдана. За тэгэхээр бидний хувьд бол тэр өгөгдсөн хэсэг маань тухайн ямарваа нэгэн z гэдэг комплекстой бол тэр тухайн комплекс тооноос нэг комплекс тоо хасагдах нь байна. За тэгээд тэр хасагдж байгаа тэр ялгуурын бол яг үхээр модулаараа r-тай тэнцүү r-аас бага эсвэл бага буюу тэнцүү гэдэг нөхцлөөр илэрхийлэгдэнэ гэдэг санаа ярьж байгаа. За одоо энийг би жишээ болгож энд хараар жишээ бичсэн байна. Жишээлбэл z гэдэг комплекс тооноос 2-ыг хасаа 4i-ыг нэмэхэд энэний модуль нь 2-оос бага байлгадаг бүх z гэдэг олонлын z гэдэг комплекс тооны геометр байр нь аль юм бэ гэдэг асуултыг бид нар бол асууж байгаа гэсэн. За ингээд үзэх юм бол бид нар тухайн тодорхойлт ёсоор яах ёстой вэ гэхээр тухайн комплекс тооноос бид нар ямарваа нэгэн комплекс тоо хасагдах ёстой. Тэгэхээр энэчнээс бид нар ямар ч гэсэн хасах тэмдгээр ялах үйлдэл хийгдэж таарна гэсэн байна. Тэгэхээр энд хасах 2 байгаа учраас нэмэх 2, нэмэх 4 байгаа учраас хасах 4 гэдгээр ялгагдаад энэчнээс бидний тэр тухайн хасагдж байгаа комплекс тоо бол 2 хасах 4 гэдэг дээр төвтэй буюу тэгээд 2 радиустайгаар тойрог зурагдана гэсэн. За ингээд үзэх юм бол бидний бодит хэсэг маань 2 дээр, хормог хэсэг маань 4 дээр 2 радиустай гэхдээ эрс бага гэж өгөгдсөн учраас хүрээний урт дээрх цэгийн олонлогууд маань болохоор тухайн z гэдэг комплекс тоог дүрсэлж чадахгүй. Гэхдээ тэрнээс 2-оос бага гэж байгаа учраас энэ дотор байрлаж байгаа бүх энэ цэнхрээр будагдсан дүрсийн талбай дээр байгаа бүх цэгүүд бол тухайн z гэдэг комплекс тоог илэрхийлж чадна гэсэн. За ингээд эндээс харах юм бол хэрвээ их буй тэнцүү гэвэл энэ тойрог маань битүү ингэж зурагдаж таарна. Хэрвээ 2-оос их гэдэг нөхцөлтэй байсан бол энэ тойрог орохгүйгээр ингээ гадна тал нь будагдаж таарах байсан гэсэн. Гадна талд нь бүх байгаа цэгүүн олонлогууд тухайн z гэдэг комплекс тоог дүрслэх байсан гэсэн. Тэгэхээр бидний хоёрт мэдж явах зүйл бол өөр одоо координатын төв дээр биш ялгаатай өөр зэг дээр төвтэй тийм тойрог байвал бид нар тэрийг яаж дүрслэх вэ гэдэг зүйлийн талаар бол мэдэх хэрэгтэй юм байна. За түүний дараа бид нар юу мэдж явах хэрэгтэй вэ гэхээр half line and part line-ыг мэдж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр бол би half line-ийн талаар тайлбарсан байна. Тухайн half line яах вэ гэхээр тухайн комплекс тоон дээр нөгөө комплекс тоог хооронд ингээ харахад тэр хоёрын хооронд өнцөг өсөж байгаа тохиолдолд тэрийг хэрхэн дүрслэх вэ гэдэг зүйлийн талаар ярина. Тэгэхээр мөн адилхан тухайн z гэдэг комплекс тооноос нэг комплекстой хасагдах нөхцөлтэй. Тэгэхээр би энэ дээр жишээн дээр тайлбарлах юм бол одоо би энэ z гэдэг дээр 2 дээр нэмэх нь 3i гэдэг хэлбэр байгаа л хасгаараа ялах ёстой гэсэн. Тэгэхээр хасах тэмдэг гаргахаар нэмэх 2 маань хасах 2 болно. Нэмэх 3 маань болохоор хасах 3-оор солигдож ирж байна гэсэн. За ингээд үзэх юм бол бидний тухайн комплекс тооноос хасагдж байгаа нэг комплекстэй бол хасах 2-аас хасах 3i тэр хоёрын хооронд болохоор 4-ний p буюу 45 градусын өнцөг үүсэж байна гэдэг санаа ирж байгаа. За ингээд энийг бид нар half line-ыг зурахдаа бид нар эхлэлийн цэгийг хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр эхлэлийн цэг бол хасах 2 гэдэг бодит хэсэгтэй хасах 3 гэдэг хуурмаг хэсэг дээр ингээд
X тэнхлэгтэйгээ параллел шулуун татаад одоо энэ параллел шулуунаас яаж байгаа вэ гэхээр 45 градусын энэ хооронд үүсэж байгаа энэ хэсгийг болвол бид нар тухайн half line гэдгээр нэрлээд байна гэдэг санаа яригдж байгаа гэсэн. Тэгэхээр энд өнцгөө зөв тодорхойлж яг зурах шаардлагатай. Дээрээс нь мөн адилхан одоо комплекс тооны локусыг зурж байгаа тохиолдолд тэнхлэгүүдийг бас нэлээд тодорхойлж өгөөд скейлүүдээ бас нэг тодорхой хэлж өгөх ёстой шүү гэдэг санаа яригдж байна. За түүний дараа болохоор комплекс тоон дээр бид нэр перпендикуляр байсектор гэдэг зүйлийн ойлголтыг ярих хэрэгтэй. Нэг комплекс тооноос хоёр комплекс тоог хооронд насаа тэр хоорондох зайнуудын талаар ярих гэж байна гэсэн. Тэгэхээр биднэрт ямар зүйл яригддаг вэ гэхээр хоёр цэгээс яг ижил зайд аслагдсан цэгүүд байна гэх юм бол хоёр цэгийн хооронд ижил зайд аслагдсан цэг бол тэнцээ перпендикуляр байсектор үүсгдэг. Тэгэхээр Z1 болон Z2 гэдэг нэг хоёр цэг өглөө тэр хоёр цэгээс яг ижилхэн зайд аслагдж байгаа энэ Z гэдэг комплекстой бол юг дүрсэлж өгөх вэ гэхээр тухайн перпендикуляр байсектор байна гэсэн. Тухайн өгөгдсөн хоёр цэг. За мөн адилхан яах вэ гэхээр Z1 Z2-ууд маань бол хоёр комплекстой маань хасагдчих явах ёстой. За тэгээд тэр зайнууд маань их байх юм уу бага байх юм уу гэдгээ хараа явчихна гэсэн. За ингээ эхний жишээн дээр хэдүүлээ харъя. За ингээ харах юм бол нэг Z гэдэг комплекстой маань хасхан 4 нэмэх нь I гэдгээр илэрхийлэгдсэн. Нөгөөх нь Z-ээр нэмэх нь 5I гэдэг хэсгүүд маань хоорондоо тэнцүү гэж өгсөн. Тэгвэл энэ зай хоорондоо тэнцүүгээр өгөгдсөн комплекс тоон геометр байр хаана үүсэх вэ гэдгийг бол тодорхойлох шаардлагатай болж гарч байгаа гэсэн. Тэгэхээр мөн адилхан хасах тэмдгээрээ ялгана. Тэгэхээр энэ ч 4I 4-ын I энэ болохоор хасах 5I. Тэгэхээр бидний эхний нэг цэг бол 4 хасах 1 дараагийнх нь хасах 5I гэдэг хэсгээр байна. Тэгэхээр энэ дээр бол би 4 хасах 1 дээр бол Z1 маань энд тодорхойлогдож ирж байна. Z2 маань болохоор хуурмаг бүхэл хэсэг байхгүй. Бодит хэсэг байхгүй. Хуурмаг хэсэг нь болохоор Z2 хасах 5 дээр байгаа учраас энд байгаа. Тэр энэ хоёр улаанаар тэмдэглэгдсэн цэгүүдээс хаан ч ингэ сонгоод авсан яг ижилхэн зайд аслагдж байгаа тэр цэг хаана байх вэ гэдэг санаа гэж. Одоо би жишээлбэл энд нэг цэг сонгож авлаа гэж бодоход энд сонгож авсан цэг маань ийшээгээ ч яг адилхан энэ цэг рүүгээ энэ хоёр маань хоорондох зайнууд маань ижилхэн зайд аслагдж байгаа гэсэн. За тэгэхээр энд тэнцүү байгаа гэдэг санаа яригдана. Тэхийн тулд бид нэр перпендикуляр байсекторыг ашиглах хэрэгтэй. Тэгэхээр надад юу хэрэгтэй вэ гэхээр тухайн хоёр комплекс тооны маань хувьд mid point нь хэрэгтэй. Тэгэхээр 4 гэдэг бодит хэсэгтэй нөгөөх маань тэг байгаа учраас 4-2-ын mid point бол 2. Энд хасах 1 хасах 5 байгаа учраас энэ хоёрын маань mid point хасах 3. Тэгэхээр 2 болон хасах 3 дээр төвтэй перпендикуляр энэ шулуунд татахад энэ хараар дүрслэгдсэн шулуун бол Z гэдэг комплекс тооны геометр байрыг тодорхойлж өгнө гэсэн. Тэгэхээр би тухайн Z гэдэг тоо одоо жишээлбэл энд сонгогдсон ч гэсэн эндээс энэ хоорондох зай хоорондоо тэнцүү. Энд сонгосон ч эндээс тухайн хоёрын уруугаа сонгоход бүгдээрээ тэнцүү байна гэдэг санааг перпендикуляр байсектороор өгч байгаа гэсэн. За одоо харин тэнцэтгэл биш хэлбэр дээр үгүй. За тэнцэтгэл биш хэлбэр дээр өгөх юм бол мөн адилхан ийм жишээ өгсөн байна. Z-ээс нь 2I. Тэгэхээр би хасах тэмдэг ялах юм бол нэмэх 2I болно. Z-ээс нь 1 хасах 1I гэхээр хасах тэмдэгтэйгээр ялахаар нэмэх 1 болно. Тэгэхээр хоёр комплекс тоо маань ийм болж байна гэсэн. Тэгэхээр миний Z1 болон Z2-ыг бол энд улаанаар тэмдэглэгдэж өгсөн байна тий. За тэгэхээр эндээс мөн адилхан перпендикуляр байсектор байна. Яагаад тэгэхээр тухайн нэг хоёр яг Z1 Z гэдэг комплекс тоон дээр хоёр нөхцөлийг шалгаад байгаа байхгүй. Тэр хоёр нөхцлөөс яг ижилхэн зайд аслагдана эсвэл түүнээс илүү зайд аслагдсан нөхцөл хаана байх юм бэ гэдэг санааг олох гэдэг. Тэхийн тулд бид нар заавалжгүй перпендикуляр байсектор гэдэг зүйл тооцсон. Тэгэхээр бид нар перпендикуляр байсектор тооцож байгаа mid point-ыг болно гэсэн. Тэгэхээр эхний комплекс тооны бодит хэсэг нь тэг, дараагийнх нь 1 байгаа учраас 2-ны 1, дараагийнх нь 2, 1 хуурмаг хэсгүүдтэй бол 2-ны 3. Тэгэхээр 2-ны 1 болон 2-ны 3 дээр төвтэй энэ перпендикуляр шулуун. За энэ бол перпендикуляр яг хэрвээ би яг цэнхрээр энэ хараар татсан шулуунаа ингээд үзэх юм бол энэ хоёр хоорондох зай тэнцүү болох ёстой гэсэн. Гэтэл одоо яаж байгаа бэ гэхээр тухайн комплекс тооноос маань Z2-ыг хассан зай нь илүү их байх ёстой. Тэгэхээр илүү их байхын тулд одоо би энэ хар шулуун бол бидний Z гэдэг комплекс тоог ярьж байгаа. Тэгэхээр Z-ээс Z2-ыг хасахад хоорондох зай их байхын тулд би тухайн хар шулууны зүүн талыг авах юм уу, баруун талыг авах юм уу гэдгээл сонгож будна гэсэн байна. Тэгэхээр бид нар бол зүүн талын будагдчихэж яаж байгаа вэ гэхээр тухайн Z гэдгээс Z2-ыг хасахад хоорондын маань одоо магадгүй би энд сонгож авч болно гэсэн үг байна шүү дээ. Эндээс Z гэдэг комплекстэй байлаа гэхэд энэ талд сонгогдсон цэг байж энэ хоёрын маань хоорондох зай илүү их болно гэсэн нөгөө Z1-ээс асснаа.
эндээс энэ хасж байгаа хэсэг бол Z-ээс Z2-ыг хасж байгаа. Эндээс энэ хасж байгаа нь болохоор Z-ээс Z1-ийг хасж байгаа. Гэтэл Z2-ыг хасж байгаа нь илүү их байх ёстой л гэдэг санаа яригдана. Тэгэхээр тэрийг бид нэр яаж дүрслэх вэ гэдэг нөхцөлийг харах ёстой байх нэ гэсэн үг.